Та нартаа шинэ оны мэндийг хүргэе. За шинэ он маань эхэлсэн байгаа. Та бид нар бүгдээрээ гайхалтай шинэ зүйлийг бүтээхийг хүсэж байгаа гэж би бодож байна. Тэгээ өнөөдөр би та бүхэнд хэрвээ та энэ жил түрүү жилээс хамаагүй дээр арай илүү өөр бай гэж бодож байгаа бол энэ жил би таны амьдралыг өөрчлөх гайхалтай алхмуудыг өнөөдөр би танд хуваалцъя. Тэгээ эдгээр арга барилыг болохоор зарим нь би өөрөө хэрэгэлдэг, зарим нь болохоор миний шинээр суралцсан зүйлс байгаа. Хэрвээ та энэ жил түрүү жилээс арай өөр бай, арай их зүйлийг бүтээе гэж бодож байгаа бол өөртөө чимээгүй цагийг өгч сурах хэрэгтэй, уйдаж сурах хэрэгтэй. Миний хувьд ч ялгаагүй, таны хувьд ч ялгаагүй бид нар бүгдээрээ өдөр шөнөгүй утсаа орлдог, сошиал медиа байн ухдаг. За сошиал медиа ухахгүй байсан ч гэсэн ингээл ерөнхийдөө бол мессеж бичих ч юм уу, подкаст сонсдог ч юм уу, YouTube байн үздэг ч юм уу. Бид нарт ерөөсөө ингээд чимээгүй суугаад уйдаад ч юм уу цэнгэг ухаанаар бодох цаг зав бүр ингээд ерөөсөө байха болцсон юм бэлээ. Байнга юм сонсч яадаг, байнга зөндөө олон мэдээллийг авч яадаг. Энэ үед яадаг вэ гэхээр хүн хит их ачаалалт ороод ерөөсөө янз бүрийн шин зүйлийг бодож сэтгээд ч юм уу арай илүү эрүүлээр бодож чаддгүй. Тэгэхээр миний бодлоор ялангуяа миний хувьд надад үр бүтээмж маань маш их багасаад байгаа санагдсан. Тэгэхээр сүүлийн үед би юуг хэрэгжүүлж байгаа вэ гэхээр зүгээр л чимээгүй өөртөөгөө байж сурсан, чимээгүй кофегаа уугаад, чимээгүй ном уншаад ч юм уу, яг чимээгүй суугаад өдрөө эхлүүлээч ч юм уу, өдрөө төлөвлөх нь бүр миний амьдралыг тэр чигээр нь өөрчилж байгаа. Тэгээ таны хувьд ч гэсэн яг ялгаагүй та ингээд ерөөсөө бодож сэтгэж чадахгүй, тайвширч чадахгүй, стресстэй ч юм уу тэгээд байх юм бол өөртөө чимээгүй цагийг гаргаарай. Ойлгож ийн зарим хүмүүсийн хувьд имэйлээ шалгах ч юм уу үнэхээр одоо чухал зүйлс байж ээж магадгүй. Энэ үед яаж болох вэ гэхээр та зөвхөн утсаа ашиглахгүйгээр лаптопоо ашигладаг ч юм уу. Тэгээ лаптоп тэр чинь сошиал медиа байхгүй байлгахыг хичээгээрэй. Би яадаг вэ гэхээр би мини iPad-тай авахгүй юу ном уншихад авсан. Тэгээ тэр iPad дээр болохоор би зөвхөн номоо байлгаад ерөөсөө ямар ч сошиал медиа янз бүрийн намайг ингэж сатааруулах зүйлгүйгээр яг тэр зүйлийг ашигладаг байгаа. Хэрвээ та энэ алхмыг л энэ жил хэрэгжүүлж чадах юм бол би бүр танд амлая. Таны амьдрал чинь байгаа зү энэ жил түрүү жилийнхаас хэд дахин илүү дээр байх болно. Хоёрдугаар арга барил маань юу вэ гэхээр та өдөр болгон ямар нэгэн хэрэгтэй зүйлийг уншиж суралцах хэрэгтэй. Өмнө нь болохоор би дандаа та нарт ном унших хэрэгтэй гэж ярьдаг байсан. Гэхдээ би ойлгож байна. Зарим хүмүүсийн хувьд ном унших үнэхээр хэцүү. Тэгээ зарим хүмүүсийн хувьд болохоор ингээд зүгээр л уншаад байдаг хүмүүс байдаг. Ерөөсөө хэрэгжүүлэхгүй. Гэхдээ бид нар яагаад ном уншиж байгаа вэ? Яагаад бид нар ном уншиж байгаа вэ гэвэл бид нар ямар нэгэн зүйлийг суралцаач ч юм уу өөрийгөө арай дээр болгохыг хүсэж байгаа. Тэгэхээр миний бодлоор та зүгээр нэг ингээд гүйлгээд уншсны оронд өдөрт зүгээр хитгэн хуудас ч юм уу, богинохон блог пост ч юм уу ямар нэгэн зүйлийг суралцах, стратегтэй унших гэх юм уу. Тэгээ би ойлгож байна хүн ерөөсөө ном уншдаггүй байжгаад уншдаг зуршилтай болно гэдэг маш хэцүү. Гэхдээ үүнийг амархан болгохын тулд би вебсайтн дээрээ юм богинохон үнэхээр хүмүүст хэрэгтэй блог постуудыг бичсэн байгаа. 1-3 минутын дотор л уншин таны цагийг ерөөсөө тэгэж өрөхгүй. Тэгээ та үүнийг 3 минутын дотор уншиж байхад би энэ блог постуудыг чинь бичгийн тулд зөндөө олон зүйлийг суралцаа. Сүүлийн үеийн шинжлэх ухаан дээр суурилсан зөндөө олон ажлуудыг уншиж энэ зүйлийг 2-3 цаг бичдэг байгаа. Тэгээд та бодоод үзтээ өдөр болгон та юм жижигхэн зүйлийг уншаад хэрэгжүүлээд байх юм бол хэсэг хугацааны дараа энэ нь ямар их мэдлэг байх бол хэрвээ та энэ жил өөрийнхөө амьдрал болон тарих толгоогоо зэгцлэе гэж бодож байгаа бол та эмх зэгцтэй байдлыг суралцах хэрэгтэй. Таны гэр орон чинь яаж харагдаж байна? Таны цүнхэн дотор чинь юу явж байна? Таны хувцсны шкаф чинь яаж харагдаж байна гэд энэ үнэхээр энгийн сонсогдож байгаа боловч хүнд эмх зэгцтэй байдал нь үнэхээр тэр
цэнгэг ухааныг өгдөг умбарлагдсан зүйлс байдаг штэ. Энэ бүх зүйлс ингээд зөндөө олон хуучин энерги, зөндөө олон зүйл ингээд хуримтлагдсан байдаг. Ялангуяа бидний хувьд өглөөг угтах үнэхээр чухал байдаг штэ. Хэрвээ та үнэхээр өглөө гоё сэрээд өдрийг гоё өгтөе гэж бодож байгаа бол орой унтахынхаа өмнө гэрээ цэвэрлээд бүх юмаа зэгцлээд унтчих. Магадгүй таны одоо өмсөх хувцас чинь зэгцтэй таны хажууд байж яддаг ч юм уу галтгооруугаа ороод та ус суухад кофе уухад чинь таны одоо угаалт өөр синкэн дотор чинь ерөөсөө бохор аяг таваг байхгүй ч юм уу галтгоо чинь цэвэрхэн бүх юм чинь цэвэрхэн эхлэх үед тэр өдөр ч гэсэн үнэхээр зэгцтэй эхэлнэ. Гэртээ ганцаараа амьдардаг юм чи манай гэрт ямар хүн ирдэм биш хин намайг харах уу гэж боддог штэ. Гэхдээ гэр нь нэмэх зэгцтэй, бүх юм нэмэх зэгцтэй хүн гадуур явж байсан ч бүр ингээд мэдэгддэг. Яагаад гэвэл тэр хүн дотроо өөрийгөө юу гэж бодож байгаа, яаж бие авч явж байгаа нь шууд харагддаг. Яагаад гэвэл тэр хүний тархин эмх зэгцтэй 50 байгаа учраас. Дөрөв дэх арга барил маань бас яг үүн дээр суурилсан байгаа. Би танд зөндөө олон одоо ингээд зөвлөмжүүдийг өгөөд байгаа штэ. Ийм юм унших хэрэгтэй, гэрээ цэвэрлэх хэрэгтэй, ингэх хэрэгтэй, тэгэх хэрэгтэй тэгээд би ойлгож ийн хүн болгон завгүй бид нар нэг дор зөндөө олон зүйлийг хэрэгжүүлж чадахгүй. Тэгээд дээрэс нь бас зөндөө олон таны нөгөө шинэ оны resolution байгаа гэж бодож байна. Тэгээ миний нэг хэрэгжүүлдэг арга барил юу вэ гэхээр өөрийн гэсэн хуваартай болох. Би болохоор ингээ өдөр хуваарлцдаг байхгүй юу? Жишээлбэл нэг дэх өдөр миний блог постоо бичдэг өдөр, бүтэн сайн өдөр, гүн цэвэрлэгээний өдөр гэх мэт жишээний. Тэгээ өмнө нь болохоор би ерөөс ийм хувааргүй байхдаа би тэгэх хэвээр ингэх хэвээр гээл дотроо бодоод 7 хоногт нэг блог пост ингэн тэгнэ гээл тэрэндээ стресстэй л яваад байдаг байсан байхгүй юу. Гэхдээ өдөр хуваарлснаас хойш бүх зүйл зэгцтэй болцсон. Тэгэхээр би ерөөсөө стрессгүй байжгаад нэгд өдөр л стресстэй юмаа хийн гэсэн. Бидний 5 дахь алхам юу вэ гэхээр хэрвээ та ямар нэгэн зүйлийг хийн гэж өөртөө амласан бол заавал түүнийгээ энэ жил хийгээрэй. Та өөрөөсөө асуугаад үзтээ та түрүү жил ямар зорилго тодорхойлоод юу хийн гэчээд одоо хүртэл хойшлуулсан байгаа вэ? Хүн хизээж бэлэн болтгоо, хүн хизээж тэгчээд ингэчээд гэд ямар нэгэн зүйлийг хийдгүү. Та бодоод үзтээ хэрвээ та түрүү жил хий гэсэн зүйлээ түрүү жил хийцэн байсан бол та аль хэдийн амжилтанд хүрсэн байгаа. Эсвэл яаж хийх арга замыг олцсон байгаа. Тэгээ дээрэс нь та ингээ байнга хийх гэж байгаа зүйлээ хойшлуулдаг бол таны өөртөө итгэх итгэл чинь ч гэсэн маш их унж эхлэн. Яагаад гэвэл таны тархинд чинь ямар мэдээлэл очиж байгаа вэ гэхээр би ийм хүнштэй, би тийм хүнштэй, би ч угаасаа хийдгүй юм дөө гэд өөртөө ингээ баг багаар итгүүлээд байна гэсэн үг. Бодоод үзтээ бид нар байгаа зү өөртөө амласан амлалтандаа бүр ингээ ерөөсөө өөрийнхөө төлөө цагаа гаргаад хийж чаддгүй. Жишээлбэл бид нар нэг хүнтэй уулзна гэж ч юм уу, тэр ажилд явна гэж ч юм уу цаг тохиронгуудаа яг тэр хүний төлөө очдог ч юм уу, яг тэр ажлыг хийхин төлөө яг тэр цагтаа очдог штэ. Тэгсэн мөртлөө өөртөө амлчаад яг хийн гэсэн зүйлээ за гэд хойшлуулцдаг. Тэр та бусдад амласан амлалтандаа яг очдог шигээ ч юм уу бусдад нотлох гэж хичээхийн оронд өөртөө амлалсан амлалтандаа хүрж ийн гэдгээ өөртөө нотлох хэрэгтэй. Энэ танд бүр хамгийн их тэр өөртөө итгэх итгэлийг өгөх болно. Бидний 6 дахь алхам маань юу вэ гэхээр зөв эрүүл хоол бэлдэж сурах. Энэ алхмыг би бүр хүн болгон заавал мэдэж чаддаг байх ёстой гэж бодож байна. Та эрэгтэй, эмэгтэй хоол хийдэггүй надад ерөөсөө хамаагүй. Тэгээ хэр завтай завгүй ч гэсэн надад үнэхээр хамаагүй. Хүн ямар ч завгүй байсан 7 хоногт 1-2 цагийг өөртөө гаргаад эрүүл хоолоо бэлдэж чаддаг байх хэрэгтэй. Тэгжээж та гэрэлтсэн гоё арьстай байна, гоё үстэй байна. Өөрийнхөө хүссэн тэр биеийнхаа жингийг ч гэсэн авч явж чадхаас гадна хэрвээ та тасгал хөдөлгөөн хийгээд ерөөсөө үр дүн чинь гарч ирч чадахгүй байвал та хооллолтоо өөрчлөх хэрэгтэй гэсэн үг. Хэрвээ та үнэхээр
эрүүл зөв хоолоо бэлдэж сурыг, шинжлэх ухаан дээр суурилсан энэ хоол зүйн талаар суралцъя гэж бодож байгаа бол миний бас сургалтанд сууж болно. Би сургалтын дээр ардан байгаа шинжлэх ухааныг заангаа яаж бэлдэх вэ гэдэг талаар ч гэсэн заадаг. Тэгээд хажуугаар нь мэдээж сэтгэлгээн дээр нь ажиллаад явах болохоор ерөнхийдөө бол таныг тууштай байлгана гэх юм уу. Дараагийн 7 дахь алхам маань юу вэ гэхээр яг энэ жил миний бас өөрөө хэрэгжүүлсэн арга барил байгаа. Хэрвээ та зөв дадал зуршилтай болъё гэж бодож байгаа бол өөрийгөө шагнаж сурах хэрэгтэй. Дадал зуршил ер нь бол хэрэгжүүлнэ гэдэг тийм амархан зүйл биш. Яагаад гэвэл 10 хэдэн жилийн турш ч юм уу бид нэг шал өөр зүйлийг хийж байгаад өөр зүйлээр солино гэдэг тийм ч амархан зүйл биш. Гэхдээ хэрвээ та өөрийгөө шагнаж сурах юм бол тэр дадал зуршлыг одоо хэвшүүлэх нь маш амархан байдаг. Өнөөдөр жишээлбэл би танд унших дадал зуршилтай бол гэд хэлсэн байгаа шүү дээ. Эсвэл цэвэрлэх дадал зуршилтай бол гэд. Та зүгээр л өөртөө амлчих. Хэрвээ би өнөөдөр нэг жижигхэн зүйлийг уншаад тэгээд дээрэс нь эдгээр зүйлээ зэгцэлчих юм бол би өнөөдөр орой дуртай киногоо үзнэ. Эсвэл би орой найзтайгаа уулзна гэдэг ч юм уу. Тэгээ өмнө нь болохоор би ерөөсөө өөртөө тийм гоё цагийг гаргадаггүй байсан бохгүй. Би зүгээр л өөрийгөө хийх ёстой гэж боддог байсан. Тэгтээ ингээд байнга ийм байгаад ахаар хүний үйл явц ч юм уу ингээд мотивац ч гэсэн ингээд айгүй доошоо болж эхэлдэг. Зөндөө олон одоо сарын турш ч юм уу жилийн турш нэгэн хэвийн зүйлийг хийгээд байхаар одоо харин би яаж байгаа вэ гэхээр би өнөөдөр энэ зүйлийг хий чин тэгчих юм бол би найзтайгаа уулзъя. Өнөөдөр би нэг кино үзье гэдэг ч юм уу өөртөө жоохон амралтын цагийг гаргаж ирж эхэлж байгаа. Тэгсэн чинь миний үйл явц бүр ингээд маш хурцаад эхэлснээс гадна би ямар нэгэн зүйлийг хийхдээ үнэхээр тийм гоё баяр хөөртэй мотивацтай хийдэг болсон. Тэгээ дээрэс нь бас энэ чи цаг хуваарлалт яваад байгаа хгүй юу? Өмнө нь би ингээл надад өдөржин байгаа юм чинь ингээл амар удаан одоо 3-4 цаг нэг зүйлийг хийдэг байсан бол би өнөөдөр орой найзтайгаа уулзахын тулд гялс 1 цагийн дотор 2 цагийн дотор амжуулчихъя гэд ингээ хурдан хийдэг болсон байсан. Талаар болохоор Atomic Habit гэд энэ номон дээр гардаг. Тэгээ энэ номон дээр бол зөндөө олон гайхалтай аргууд байдаг. Хэрвээ та өөртөө зөв дадал зуршлыг хэрэгжүүлэе гэж бодож байгаа бол энэ номыг уншаарай. Уншижсэн бол бүр дахиад уншаад үзээрэй. Би унших тусам шинэ зүйлс гарч ирээл байдаг. Тэгээ хэрвээ та үнэхээр ном унших завгүй бол Батөргөлийн подкастыг үзээрэй. Батөргөл энэ номыг бүр үнэхээр гоё мундагаар тайлбарлаж өгсөн байсан. Дараагийн таны амьдралыг өөрчлөх алхам юу вэ гэхээр та ямар нэгэн байдлаар энэ жил өөрийнхөө биеийг хөдөлгөж сурах хэрэгтэй. Та магадгүй зүгээр алхаж болно, ууланд гарч болно, жим явж болно, йог хийж болно. Фул хийдэг хүмүүс зүгээр ингээд цаанаасаа өөр байдаг заяо. Тэр хүний мотивац нь маш өөр. Тэгээ дээрэс нь яаж бие авч байгаа тэр биеийн posture, биеийн тэгшим ч гэсэн шал өөр байдаг. Мэдээж тарган туранхай гэл зөндөө олон хүмүүс байгаа штэ. Тэгтэл бүр ингээ бүх зүйл нь шал өөр. Тэгээ би бас өмнө нь өглөөний гайхамшиг гээд номыг уншижсэн байхгүй юу? Тэр номын зохиолч нь ярьдаг зүгээр өглөө босоод гүйсэн чинь амьдралын тэр чигээр нь өөрчилсөн гээд хувьд ч гэсэн би бүр ерөөсөө гүүх бол дурггүй. Гэхдээ би ингээ өөрийгөө хүчлээ 7 хоногт нэг удаа ч юм уу гүүштэй. Яг тэгж гүүнгүүд бүр ингээ маш их мотивац мэддэгдээд ингээ гой санаанууд надад орж ирдэг. Хэрвээ та үнэхээр гоё тасгал хөдөлгөөн хийх мотивацтай болъё гэж бодож байх юм бол гоё жимний хувцс ч юм уу, гоё йогны хувцс өмсөн штэ. Тэнгүүд бүр үнэхээр тасгал хөдөлгөөн хийхэд ч гэсэн үнэхээр урамтай байдаг. Тэг хэрвээ та үнэхээр загварлаг гоё хувцсыг өмсөе гэж бодож байх юм бол миний брендийн хувцсыг сонирхоод үзээрэй. Үнэхээр aesthetic, гоё харагддаг, гоё өнгөтэй. Тэгээд дээрэс нь ингээ нэг hourglass буюу маш гоё шейпийг өгдөг, бүгдээрээ ийм гоё барьдаг загварууд байгаа. Тэгэхээр яахаар бүр хамгийн хөөрхөн хувцс бол миний брендийн хувцс байна гэж бодож байна. Тэгээ дээрэс нь би бас ийм урамшуулал зарлаж байгаа. Миний 1 сарын 12-нд эхлэх Wellness Хоол зүй Manifestation гэх бүх зүйл нэгтгсэн энэ сургалтанд хэрвээ та суух юм бол миний сургалтанд суусан хүн болгон HLS-ийн хувцсыг 50% хөнгөлөлтөд авах боломжтой. Тэгэхээр та гоё хувцастай болонгоо бас яг өөрөө өөртөө гоё зөв хөрөнгө оруулалтыг
хийж ин гэсэн. Дараагийн би нэг энэ жил шинэ ойлгосон суралцсан зүйлээ та нарт хуваалцъя. Энэ нь юу вэ гэхээр бид нар буруу хүнээсээ зөвлөгөө авахаа болох хэрэгтэй. Бид нар дотны найзнаасаа ч юм уу, гэр бүлийнхнээсээ ч юм уу, эдгээр хүмүүсийн санал бодлыг үнэхээр сонсохыг хүсдэг. Би энэ бизнесийг эхлэмээр байна гэд ерөөсөө бизнес хийж байгаагүй хүнээс асуух ч юм уу. Энэ үед байгаа зү бид нар зүгээр ингээд тэр хүний санал бодлыг сонсъё гэж боддог ч гэсэн даалт ухамсар дотроо энэ нь танд маш их нөлөөлөд зөндөө олон зүйлээс таныг ингээд хойш нь татчихэд хэрвээ та хоол зүйн талаар асууя гэж бодож байгаа юм бол үнэхээр тэр хоол зүйн мэрэгчлэтнээс нь асуугаад ч юм уу эсвэл бизнес хий гэж бодож байгаа бол яг тэр бизнес хийдэг амжилтанд хүрсэн хүнээс л асуугаарай. Түүнээс бол бусад хүмүүсийн санал бодол юу гэж бодож ийн тэр танд бүр ингээ ерөөсөө хамаагүй таны амьдралыг ерөөсөө өөрчилж чадахгүй хүмүүс айгүйх нөө мэрэг төлөг тааротанд айгүйх итгэдэг штэ. Тэр нь бас нэг цагаа үрээд ерөөсөө хэрэггүй. Тэгээ миний хувьд бас тэр айгүй шин зүйлээсэн баггүй юу. Ягаад гэвэл энэ жил би зөндөө олон энерги одоо орон судлалын талаар суралцаад тэгсэн чинь ингээд тарот ч юм уу янз бүрийн тиймэрхүү зүйл чинь ингээд баг зэрэг таарад идэг штэ. Тэгээ нэг мэдсэн чинь ингээд хаяадаа ингээд тарот мэрэг сонсдог болсон байсан. Тэгэж байжгаад тэр чинь нөгөө амар хүн ингээд нөгөө донтуулд юм байлээ. Тэгээ сонсоол байдаг. Тэгээ зарим зүйлс нь үнэхээр ингээд зүгээр сонсч байгаа ч гэсэн бидний шийдвэрт ч гэсэн маш их нөлөөлдөг. Тэгтээ ямар ч мэрэг төлөв, ямар ч мундаг одоо үзмэрч юу байсан гэсэн таны амьдралыг өөрчилж чадахгүй. Ягаад гэвэл энэ нь одоо ертөнцийн хууль гэх юм уу таны боломжит хувилбар манифест хийж болох тэр хувилбар чинь бүр хязгааргүй энергийн түвшинд оршиж байгаа. Та юу бодож ийн ямар үйлдэл хийж байгаагаасаа шалтгаалаад та өөрийнхөө ирээдүйг бүтээж чадна. Гэтэл бид нар хин нэгнээр өөрийнхөө амьдралыг шийдүүлээд ч юм уу хилүүлээд байна гэд бодоод үзтээ. Яг угаасаа тэр олон боломжит хувилбараас чинь мэдээж тэр мэрэгчийн ч юм уу таротын зүйл нь ингээд жоохон таараа штэ. Тэгтээ ерөөсөө энэ зүйлд хит их автаж болохгүй. Тэр тулгуурлаад би дахиад нэг зүйл хэлье. Та өөрийнхөө цаг ч юм уу эсвэл та мөнгөө ямар нэгэн мэрэг төлөгчин ч юм уу үзмэрчээд өгж байсныхаа оронд энэ мөнгөөрөө эсвэл энэ ирч хүчээрээ энэ цагаа өөртөө хөрөнгө оруулалт хийхэд зарцуулаарай. Ямар нэгэн онлайн анги авдаг ч юм уу ямар нэгэн зүйл суралцахад өөртөө зарцуулаарай. Жишээлбэл миний хувьд гэх юм бол би энэ жил бизнес дээр анхаарахыг маш их хүсэж байгаа байхгүй юу. Одоо яг маркетинг ч юм уу бизнесийн тийм одоо гүн мэдлэг бол байхгүй. Гэхдээ би энэ зүйлийг алхам дараалтайгаар суралцгаад одоо сургалт хайгаад явж байгаа. Тэгээ таны хувьд ч гэсэн яг өөрийнхөө хэрэгтэй сургалтыг олж суугаад өөртөө заавал хөрөнгө оруулалт хийгээрэй. Хүн юм суралцахад хүнд хизээж илүүддэггүй та хизээж харамсахгүй. Ялангуяа хэрвээ та мөнгөний сэтгэлгээ manifestation тэгээ өөрийнхөө сэтгэл зүй дээр ажиллая, хоол зүйн талаар суралцъя гэж бодож байх юм бол миний сургалт ерөнхийдөө энэ эрүүл зүй wellness гэдэг зүйлийг бүр ингээд үнэхээр нэгтгсэн бүр цогт сургалт гэж хэлнэ. Тэгээ 1 сарын 12-нд миний сургалт эхлэх учраас би бүр яах аргагүй хамгийн гайхалтай хөрөнгө оруулалт байна гэж бодож байна. Та нартай би хамгийн сүүлийн алхмаа хуваалцах гэж байна. Үүнийг бас би энэ жил өөрөө хэрэгжүүлж байгаа. Танд юу ч тохиолдсон байсан, ямар ч өдөр байсан гэсэн энэ 3 зүйлийг та өөрөө хийх хэрэгтэй гэд өөртөө тийм зарчимч байдлыг бий болгох хэрэгтэй. Жишээлбэл миний 3 зүйл юу вэ гэхээр би өдөр болгон ямар нэгэн байдлаар YouTube хийх ч юм уу, бизнес дээр анхаарах ч юм уу, өөрийнхөө карьер дээр суурилсан ямар нэгэн зүйлийг заавал хийсэн байх ёстой. Магадгүй би YouTube-ийг эдэлж болно, блог пост хийж болно. Тэгээ мэдээж хүн болгоны хувьд өөрөөр. Хоёр дахь зүйл нь юу вэ гэхээр би ямар нэгэн байдлаар өөрийнхөө биеийг хөдөлгсөн байдаг. Гурав дахь нь юу вэ гэхээр бизнестэй зориулж ямар нэгэн зүйлийг хийсэн юм уу, ямар нэгэн зүйлийг суралцсан байх. Хэрвээ энэ 3 зүйлийг богино урт хамаагүй хийсэн л байх юм бол би яг үнэхээр хийх ёстой зүйлээ хийжээгээд би тэр өдөр дуртай зүйлээ хийдэг ч юм уу. Тэгэхээр та өөртөө ийм зүйлийг бий болгочвол ингээ хамаагүй амар байдаг. Мэдээж та нэг өдөрт заавал нэг үүнийг хийнэ гэ таних нэг ч байж болно, хоёр ч байж болно. Гэхдээ өөртөө ийм зарчимж байдлыг бий болгоорой. Тэгээд эдгээр зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлэх юм бол
таны амьдрал түрүү жилээс шал өөр байх болно. Тэгээд таны хувьд ч гэсэн таны амьдралыг өөрчилсөн арга барил, зөвлөгөө юу байна? Надад хуваалцаарай. Миний ч гэсэн амьдралыг өөрчилж болно. Зөндөө олон миний followers ч гэсэн таны комментийг уншин. Тэгээд бүгдээрээ бие биенийгээ туслаад бүгдээрээ бие бинийгээ дэмжицгээе. Тэгээ хамтдаа 2026 онд бүр хамгийн гайхалтай зүйлүүдийг хамтдаа бий болгоцгоё. Тэгээ түүнээс гадна 1 сарын 12-ны сургалтанд надтай уулзахаа бити мартаарай. Өнөөдрийн бичлэгийг үзсэнд үнэхээр их баярлалаа. Дараагийн бичлэгээр дахиад уулзлаа. Түр баяртай.